Eagle News телевиз. Солонгосын YTN телевизийн шинжлэх ухааны цувралыг аль биесны эрхтэйгээр үзүүлж байна. Хорвоог орхин явсан Солонгосын алдар дуучин Им Үнтэйг. Хотоодны хорт авдраар өөд болохоос өмнө тэрний шүтэн бишрэгч нь буюу эмч нь шинэ эмчилгээний талаар ярьж олонний анхаарлыг татаж байсан юм. Тэр нь хорт авдрын хүнд ян хурдсгуурын эмчилгээ байсан юм. Япон, Герман гээд дэлхийд ердөө 6хан ширхэг авдрын эмчилгээний ийм төхөөрөмж байдаг байна. Уг төхөөрөмж нь хэвийн эснүүдийг гэмтээлгүйгээр зөвхөн хавдрын эсийг устгадаг. Тиймдээч хавдрын дээд зэргийн эмчилгээний төхөөрөмж юм. Бидэнд хавдрыг бүрэн эмчлэх боломж байна. Хүнд ян хурдсгуур нь олон төрлийн хавдрын эмчилгээний хамгийн үр дүнтэй эмчилгээ болно. Судалгаагаар 10 хүний 4 нь хорт хавдар тусч байна. Жил тутамд 70 мянган хүн хорт хавдраар хорвоог орхиж бид хавдрыг ээжийг эмчлэх ангаах ухааны том сорилттой тулгараад байна. Хүнд ян хурдсгуур нь энэ асуудлын гол шийдэл болно хэмээн яригдж байна. Хорт хавдрын шилдэг эмчилгээний төхөөрөмжийг хийхин тулд үндэсний өрсөлдөөнийг сайжруулах өндөр технологи бүхий эмчилгээний төхөөрөмжний үндсэн аргыг олгох хэрэгтэй. Одоо шинжлэх ухааны технологийн шин түүх эхэлж байна. Хүнд ян хурдсгуур хорт хавдрын эсрэг нууц зэвсэг. Герман, Франкфурт. Герман улсын Хайдлберг хот академик судалгаа хийж байна. Энэ эртний хот хүн төрөлхтөнд нүүрлээд байгаа хорт хавдрыг ялан дийлэхээр ажиллаж байна. (1386) онд Германы анхны их сургууль Хайдлберг их сургууль байгуулагджээ. Өнгөрсөн 600-ны турш тус их сургуулиас олон 10 эрдэмтэн мэргэд төрөн гарсан бөгөөд уг сургуульд 10 Нобелийн шагналтан профессорууд бий. Хайдлбергийн ангаахын их сургууль Европт цацраг туяаны эмчилгээгээр тэргүүлж байгаа билээ. Хайдлбергийн ангаахын их сургууль нь Хайдлберг Йон цацраг туяаны эмчилгээний төвтэй. Энэ байгууллагад хорт хавдрын хамгийн орчин үеийн төхөөрөмж болох эмчилгээний хүнд ян хурдсгуур бий. 1997 онд GSI хүнд яны судалгааны Хельмхолц төв нь хүнд ян хурдсгуурыг хөгжүүлсэн 2 дахь байгууллага болсон юм. Түүнээс хойш 12 жилийн турш олон төрлийн туршилтуудыг амжилттай явуулж 500 орчим хавдрын өвчтөй хүмүүсийг эмчилсэн. Судалгаа шинжилгээ хийж клиник туршилт хийсний эцэст 2009 онд Хайдлбергт эмчилгээний хүнд ян хурдсгуурыг суйрлуулсан юм. 2012 онд Хайдлбергийн эмнэлэг нь 500 гаруй өвчтөнд ян эмчилгээ хийж гайхалтай үр дүнг үзүүлж чадсан билээ. Тэгвэл хүнд ян гэж юу вэ? Атом нь электрон бүхий цөмөөс бүрддэг. Цөм нь 2 төрлийн хэсгээс бүрддэг. Цахилгаан цэнэггүй нейтрон болон эерэг цахилгаан цэнэгтэй протон. Хүнд ян нь гелигээс арай хүнд байдаг байна. Эмчилгээний хүнд янд нүүрс төрөгч, неон, цахиур, аргон хий ордог. Гэхдээ хорт хавдрын эмчилгээнд нүүрс төрөгч нь хавдрын эсийг устгадаг хамгийн хүчирхэг эгэл хэсэг болдог. Тиймээс хурдсгуурын туяа эмчилгээнд эдгээр нүүрс төрөгчийн ионыг хэрэгэлдэг юм. Бусад эснүүдээс ялгаатай нь хавдрын эс илүү их хүчил төрөгч, бас илүү их шимт хижээл шаардаж байдаг эс. Гэхдээ нүүрс төрөгчөнд туяа тусгахад нүүрс төрөгчийн ион нь хүчил төрөгчийг маш бага хэмжээгээр нэмдэг. Тэгэхээр энэ хэмжээ нь хавдрын эсийг бүрэн устгахад нөлөөлдөг. Тийм болохоор бид нуугдсан хавдрын эсийг олж устгах бүрэн боломжтой болж байгаа юм.
нүүрс хүчлийн ион туяана бусад төрлийн туяа юм уу протон ашигладаг эмчилгээнүүдээс хамгийн үр дүн сайтад тооцогдож байгаа. Эмчилгээний нүүрс төрөгч нь эхлээд шугам хурдсуурт орж дараа нь тойргон хурдсуур руу шилждэг. Хурд хамгийн өндөр хэмжээнд хүрэхэд нүүрс төрөгчийн ион туяа нь хурдсуураас гарч тухайн өвчтөн рүү тусдаг байна. Энэ ион эмчилгээний гол түлхүүр нь хавдрын эсэнд хүрч устгадаг нүүрс төрөгчийн эгэл хэсгийг наривчилсан байдал юм. Нүүрс төрөгчийн эгэл хэсгүүд нь хавдрын ДНХ гинжин холбоог тасалдаг бөгөөд эхлээд хавдрын эсүүдийн байрлалыг наривчлан тогтоогоод улмаар туяа нь эсийг онилж устгадаг байна. Хайдлбергийн анагаахын сургууль энэ салбартаа тэргүүлэгч юм. Энийг дэлхийн анхны 360 градус эргэдэг тавцанд суйрлуулсан байна. Энэ төхөөрөмж нь өвчтний орыг тойрон эргэх боломжтой бөгөөд туяа нь өвчтний биеэс хавдартай эсийн байрлалыг алдалгүй тогтоодог. Ингэснээр бидэнд гэрэлтүүлэх оновчтой нөхцөл бүрдэж өвчтний хэвийн эсүүдийг бас бусад чухал эрхтнүүд ион туяанд оногдохоос хамгаалж өгдөг юм. Хайдлбергийн анагаах их сургуулийн хүнд ион хурдсуурын технологийн патентийг Siemens компани хэдийнэ авчээ. Засгийн газар, их сургууль, компани гурвын хамтын ажиллагааны дүнд хүнд ион хурдсуур бүтээгдсэн юм. Герман улс нь энэ системд үндэслэн хүнд ион хурдсуурын ирээдүг хэдийнэ төлөвлөөд амжижээ. Бид өөр олон төрлийн ионыг ашигладаг шин төхөөрөмж хийхээр ажиллаж байгаа юм. Протон, нүүрс төрөгчөөс гадна 3 дахь ион нь гелий юм. Протонтой төстөөч илүү наривчлалтай болохоор энергийг хурдан тараадаг. Тэгэхээр жижиг байн буюу хүүхдүүдээр хэрэглэхэд илүү тохиромжтой гэж бодож байна. Хүнд ион хурдсуур хавдрын эмчилгээнд үр дүнтэй гэдгээ баталсан бөгөөд олон улс уг төхөөрөмжийг хэрэглэх гэж яарч байна. Дэлхийн амьдрахад хамгийн таатай гэгддэг орнуудын нэг болох Вен хотч хавдартай тэмцэхээр бэлдээд байна. Ньюстатад байрлах Медестрон. Хүнд ион болон протон аль альнийг хэрэглэх хавдрын эмчилгээний төвийг нээхээр зэхэж байна. Энэ нь Европтой Германы дараа орох 2 дахь ийм төрлийн төв болж байгаа юм. Уг төв нь 24 цагийн турш ион хурдсууруудыг ажилуулдаг. Энэ төслийг уг нь анх хэдэн жилийн өмнө Австрид эхэлж байсан юм. Мэдээж иймэрхүү төслүүдийг хэрэгжүүлэхэд нэлээд цаг хугацаа бас дэмжлэг туслалцаа шаардлагатай байдаг. Гэхдээ барилгын ажлыг хагас жилийн дотор гүйцэтгэсэн. Маш хурдан гүйцэтгэж чадсан л да. Протон эмчилгээг 2015 оны сүүл гэхэд аль нэг эмчилгээний өрөөнд хийж эхлэхээр бэлтгэл ажил явагдаж байгаа. Барилга дотор хурдсууруудыг суйрлуулж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 60% таа явж байна. Медбострон дан ганц Австри гэлтгүй. Орос болон Европын бусад орнуудтай хамтран ажиллаж байна. Түүнчлэн ECSB буюу Европын цөмийн судалгааны байгууллагын хүнд адруу мөргөлдүүлэгчийн аргыг тэд хэрэглэж байгаа. Үндсэндээ европчууд хамтран ажиллаж байгаа. Бид Орос, Европын орнуудтай хамтран ажиллаж байгаа. Жишээ нь гэхэд Оросын судалгааны хүрээлэнгийн гаргасан 2 туйлт антенн байна. Бас Италийн вакуум бүрэлдэхүүн байна. Германы вакуум шахуур гэх мэт. Бас Дани, Франц улсуудаас соромзыг авч байгаа. Тэгээд австралчууд өөрсдөө төхөөрөмчнүүдийн дэд хэсгүүдийг хийж байна. Бас гол хаалгыг ихтэл PSE болон Медестрон хамтран бүтээсэн. Та бүхний харж байгаачлан Европ бүхэлдээ хамтран ажиллаж байна. Судалгааны багийнхан гол төхөөрөмж болох протон гол хаалганы хэмжээг огцон багасгах боломжтой болсон. Хайдлбергийн их сургуулийн нүүрс төрөгчийн гол хаалганаас 1 дахин бага байна.
Техникийн багийн ихэнх нь Австри хүмүүс. Тэд Европын цөмийн судалгааны байгууллагаас туршлага судалж, өөрсдөө төхөөрөмж хийх боломжтой болсон юм. Дэлхийн амьдрахад хамгийн таатай хотуудын нэг Вен одоо хорт тавдрын шинэ имчилгээний төвийг байгуулж байна. Би энд байгаа бүх тоног төхөөрөмжөөр бахархдаг. Гэхдээ манай соронзон 2 туйлд антенн баг зэрэг сонин хэлбэртэйгээр хийгдсэн. Энэ антенн нь туяаг илүү сайн гаргах үүрэгтэй байдгийг бид өөрсдөө загварын зохиож хийсэн юм л да. Бидний мэддэг жирийн соронзыг бодвол нэлээд их сайжруулсан байгаа. Одоогоор дэлхийд нийтдээ 96хан хүнд ян хурцгуур байгаа. Энэ төвийг нээчих юм бол Солонгос, Австри, Итали, Хятад гээд 6 орн нийт 7 хүнд ян хурцгуурыг ажилуулахаар төлөвлөд байна. 2, 3. Солонгос бол тэдгээр орнуудын нэг юм. 2010 оны 7 дугаар сард Солонгосын рентген судлал болон анагаахын шинжилгээ ухааны хүрээлэн эмчилгээний хүнд ян хурцгуурыг хийж эхэлж байгаагаа зарласан. Рентген судлал болон анагаахын шинжилгээ ухааны тунам хүрээлэнгийн барьж байгаа хүнд ян хурцгуурын ажлын хөгжилд 195 сая вон, нийт хөрөнгө оруулалтанд 750 сая вон шаардагдж байгаа. Олон төхөөрөмж хийснээр нэг жүүнийг бууруулах боломжтой. Гэвч эхлээд бид найдвартай нэг жишээ загварыг хийх ёстой. Нэгийг эхлээд хийн. Тэгээд баг багаар үргэлжлүүлэн хийх хэрэгтэй гэж бодож байна. Энэ хөгжлийн төсөлд Тэнгэрийн оддоос ч хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай. Гэхдээ яагаад Бусаны Кежанд барьж байгаа вэ? 1977 онд Корегийн цөмийн станц байгуулагдсанаас хойш энэ бүс нутагт олон төрлийн цөмийн байгууламжууд болон хүрээлэнгүүд баригдсан. 2010 оны 7 дугаар сард Бусаны Кежанд эрдэмтдийн судлал болон анагаахын шинжилгээ ухааны тунам хүрээлэн нээгдснээр манай улсын цацрагт туяаны судалгааны байгууллага хүрээ гэтэлж орон нутгийн хавдартай өвчтнүүдэд боломж бий болсон юм. 40 жилийн настай цөмийн цогцлбор байгуулах төсөл 2016 онд суурилуулагдах эмчилгээний хүнд ян хурцгуурын ажил дуусахад сая нэг бүрэн гүйцэд болох юм. 2008 оноос хойш бид энэ бүс нутагт цөмийн үйлдвэрлэлийн цогцлбор хийхээр маш олон төлөвлөгөө гаргасан. Тэгээд хүнд ян хурцгуурт түшиглэж 2.3 сая метр квадрат бүхий цацрагт туяа эмчилгээний цогцлбор барихаар төлөвлөж байгаа. Бид энэ бүс нутгийг рентген туяа бас анагаахын шинжилгээ ухааны салбараараа дэлхийн хэмжээний цогцлбор болно гэж найдаж байгаа юм. Энэ төсөл нь манай Солонгос улсын цацрагт туяаны салбарыг хөгжил дэвшилт хүргэнэ гэж найдлага тавьж байгаа. Солонгост хүнд ян хурцгуур барих аш холбогдол нь юунд оршиж байна вэ? Нэгд Солонгос улсын эмнэлгийн халамжийг сайжруулна. Хүнд ян хурцгуур нь одоогийн хэрэгжилж байгаа туяа эмчилгээг бодвол хавдартай өвчтнүүдийн амьд үлдэх магадлалыг 22%-аар өсгөдөг. Мөн түнчлэн энэ аргыг хэрэглэснээр Солонгос улс дэлхийд өрсөлд төз чадварлаг улс болох юм. Уг технологиг хийх болон ашиглах албан ёсны эрхийг авснаар Солонгос улс бусад орнуудад зохиогчийн эрхийн шимтгэл төлөх шаардлагагүй болно. Хэдий хурцгуурыг боловсронгуй болгож байгаа ч хараахан нийгэмд нэвтрүүлэг байгаа. Нэвтрүүлэхийн тулд энэ төхөөрөмжийн хэмжээ, анх байгуулах өртгийг эрс бууруулах шаардлагатай байна. Хэрвээ бид Солонгосын хүнд ян эмчилгээний төхөөрөмжийг амжилттай хийж, хэмжээ бас өртгийг багасгах чадах юм бол дэлхийн дахны хувьд маш их боломж нээгдэж байна гэсэн үг юм. Тийм ч утгаараа бид дэлхийн зах зээлийг тэргүүлэх боломжтой. Энэ төсөл 200 орчим сая долларын өртгөр босноо. Хүнд ян хурцгуурын төслийг ихэвчлэн засгийн газраас нь хэрэгжүүлдэг. Гэхдээ саяхнаас Солонгос улсын хувийн сектор хүнд ян хурцгуурыг хийхээр өрсөлдөж байна. Эмнэлгийн үйлчилгээний бизнесийн салбар Энрокос хүнд ян хурцгуурыг хийх эрхийг авч 2015 оноос эхлэн ажилдаа орсон билээ. 11 сарын 13-нд бид Дани улсын хурцгуурын эрхийг олгодог байгууллага Данфисэгт албан ёсоор гэрээ байгуулсан юм. Одоо бид хурцгуурын загварыг гаргах шатанда явж байна. Бас бид Siemens,
GSI-тай оюуны өмчийн эрхийн гэрээ хийсэн байгаа л да. Төхөөрөмжийн эрхийг авч ажиллуулахад ойролцоогоор $350 сая шаарддаг гэж тооцоолж байна. Мөн Чежүүгийн анагаахын үндэсний их сургууль Японы NIRS-тэй бизнесийн гэрээ байгуулсан. Тэдний амжилт уг технологийн техник үйлчлэгийг хийж чадах хэсгээс шалтгаална. Ажиллуулж эхлэхэд германчуудаас их тусламж авах хэрэг гарна. Энэ үнэн л дээ. Тиймээс бид Хайдельберг их сургууль болон Хойд Европын цасраг туяа хор тавдар судлалын Кейл төвийн төхөөрөмжтэй ажилд сурсан дадлаг туршлагатай ажилчидтай хамтран ажиллахаар бэлдэж байгаа. Бас шаардлагатай бол Германы ажилтныг Солонгос дурж авчираад хамтарсан эмчилгээ явуулах бодолтой байгаа. Солонгосын алдартай анагаахын их сургуулиуд ч гэсэн энийг ихээхэн сонирхож байна. Манай улсын эмнэлгийн баг Японы Хүнжон хурцгуур юм уу? Германы Хүнжон хурцгуурын аль нь манай улсад тохиромжтой вэ гэдгийг олохоор харьцуулсан судалгаа явуулж байна. Бид энэ төслийг хэрэгжүүлнэ гэхээр үнэхээр урам зоригтой байна. Одоо манай улс протон эмчилгээний төхөөрөмжөө хэдийнэ ажилуулад эхэлж гисэн байгаа. Цаашид Хүнжон бас нейтроныг эмчилгээнд хэрэглэж эхэлнэ гэж бодож байгаа. Тийм болохоор бид энийг маш том боломж гэж үзэж байгаа. Бэлтгэлээ бас сайн базааж байна. Эрентгийн туяа, гамма туяа зэрэг бусад туяанууд нь хичнээн хүчтэй байсан ч хүний арьсанд нэвчин орсон даруйда хавдрын эсийг устгах чадвараа бүрэн алддаг байна. Харин Хүнжон нь хүний арьс руу 25 см гүн нэвтэрч чаддаг. Энэ нь эрентгийн туяанаас 12 дахин, протоноос 3 дахин хүчтэй гэсэн үг юм. Учир нь протон болон Хүнжонд Праг пик гэдэг зүйл агуулгаддаг байна. Хүнжон эмчилгээний хэдэн гаж нөлөө нь хамгийн чухал давуу талуудынх нь нэг болдог. Эрентгийн туяа, гамма туяа нь хэвийн эснүүдийг гэмтээдэг. Тэгвэл Хүнжон нь 0.1 мм-ийн наривчлалтаагаар тусснаар хэвийн эсэд нөлөөлөх нөлөөг багасгаж чаддаг юм. Солонгос улс 2007 онд анх эрхийг авч протон хурц суртаа болсон. Энэ эмчилгээ нь ч гэсэн Хүнжон эмчилгээтэй адилхан хор тавдрын эмчилгээ билээ. Протон болон Хүнжон хоёрын эмчилгээ хийгдэх аргачлал нь адилхан юм. Хавдрын эсрэг эмчилгээний хурц хуурын аргыг хөгжүүлэх гол зорилгоудын нэг нь хэвийн эсэд нөлөөлөх эрсдлийг багасгах явдал юм л да. Тиймээс одоо хэрэгжиж байгаа аргууд бүгдээрээ хавдрын ойр хавийн эрүүл эсийг аль болох бага гэмтээж хавдрын эсэнд хамгийн их тунгаар хүргэхээр ажиллаж байна. Энэ магадгүй хавдрын эмчилгээний хурц хуурын гол амжилт нь байх. Хүнжон эмчилгээг 3-7 хоногийн турш 20 шаттайгаар хийдэг. Нэг шат нь тухайн хүний биеэс хамаарч 40 орчим минут үргэлжилдэг. Гэхдээ үндсэн эмчилгээ нь ердөө 1-3 минут болно. Эмч зөвшөөрвөл гэрээр эмчилгээ хийх боломжтой бөгөөд өвчтөн эмчилгээгээ хийлгэсний дараа өдөр тутмын амьдралаа хэвэн үргэлжлүүлж болно. Орчин үеийн энэ эмчилгээг хийхэд мис засал шаардагдахгүй, эмнэлэг твдэхгүй, өвдөлт мэдрэхгүй. Толгой, хүзүү, тархиндаа хавдартай бол эмчилгээг явуулахад хэцүү. Эмчилгээний дараа дахин сэтэрдэг. Мөн нүдний меланомын үед хамаагүй эмчилгээний арга хэрэгжилж болтгүй бөгөөд эрсдэл нь өндөр байдаг юм. Тэгвэл Хүнжон эмчилгээ төгс үр дүнтэй. Япон улсын Чиба дахь эрентгийн судлалын шинжлэх ухааны үндэсний хүрээлэн буюу NIRS. 1994 онд тентхийн хамгийн анхны хавдрын эсрэг Хүнжон хурц хуурыг боловсруулсан. Эрентгийн судлал болон анагаахын үндэсний шилдэг хүрээлэн жилдээ 1000 өвчтөн хүлээн авдаг. NIRS нь хавдрыг эмчилж онцлох 27 өндөр технологи бүхий төхөөрөмжтэй. Нэг л онцгой төхөөрөмж дэлхийд дахны нэр алдрыг өгсөн билээ. Хаямак буюу хавдрын эмчилгээний Хүнжон хурц хуур. Рентген судлалын шинжлэх ухааны үндэсний хүрээлэнгийн байгууламжийн нийт өртөх нь ойролцоогоор 300 сая. Рентген судлалын
шинжлэх ухааны үндэсний хүрээлэнгийн явуулдаг томоохон төслүүдийн дундаас хэд хэдэн төсөл Японы ард иргэдэд гайхалтай амжилт үзүүлж чадсан. Хавдрын эмчилгээний хүнд Ён хурц суурна. Тэдгээр том төслүүдийн нэгийг бодит амжилтанд хүргэсэн гэж үздэг. 5 жилийн турш амьд үлдэх боломж 60%. Нээрс дэмжлүүлж байсан 7000 өвчнүүдийн дунд өвчнө нь ахин сэтэрсэн нэгч тохиолдол гараагүй юм. Бид бүхний мөрөөдөл бэлж хавдрыг эмчлэх цаг ойрхон байна. Ён хурцхуур гэх эгэл хэсгийн хурцхуур нь 21-р зууны алхимич гэдэг нэрийг зүй ёсоор хүртэх дэвшилтэт технологи болж чадсан юм. Хурцхуур гэдэг нь электрон, протон, ион зэрэг эгэл хэсгүүдийг цахилгаан цэнэгээр хурцсаж энергиээр хангадаг төхөөрөмж юм. Анх 1930 онд Калифорни их сургууль зохион бүтээгдсэн бөгөөд 1950 оноос хойш хурцхууруудыг их хэмжээгээр хийх болжээ. Онлын хувьд хэцүүч өдөр тутмын амьдралд тун ойрхон. Зурагт компьютерийн дэлгэцэнд хэрэглэдэг байсан брауны хоолой нь нэг төрлийн хурцхуур юм. Электрон цацрагийн хоолойч гэж нэрлэдэг. Энэ нь флуоресцент материалтай хурцсан электроноор шилэн тусснаар дэлгэцэнд гэрлийг өгдөг байна. Түүнчлэн эрдэмтэд хурцхуурын эгэл хэсгийг өөр атомын цөмтэй хавсарч эгэл хэсэг болон цөмийн бичил хэсэгт ажиглалт хийдэг. Тэд бүр цөмийн шинэ матери гаргаж авах талаарч бодож байгаа билээ. Мөн хагас дамжуулагч болгон хавдрын эмчилгээ гэх мэт эмнэлгийн зорилгоор ашигладаг байсан. Хурдсхуур бол их ээдрээтэй төхөөрөмжилдөө шинжлэх ухааны маш өргөн хүрээг шаарддаг. Эхлээд плазма хийдэг технологи шаарддаг. Тэгээд цахилгаан орноор дамжуулж плазмаг хурцсах нь бас хурцсахангаа туяаг чөлөөтэй удирдна. Сүүлд нь соронцнууд туяаг эргүүлэхэд хэрэг болно. Дэм болж өгдөг. Сүүлийн үед хийгдсэн хурдсхууруудыг илүү дамжсан дамжуулагч болгон ашиглаж байгаа нь бас нэгэн чухал зүйл юм. Тийм болохоор эрдэмтэд зүгээр нэг туршилтын төхөөрөмжнөөс илүү зүйл хийхийг хүсвэл олон төрлийн технологиудыг туршиж үзэх шаардлагатай байдаг юм. Энэ мэтчлэн хурдсхуур олон төрлийн технологиг шаарддаг л да. 1980 оноос хойш Нобелийн шагнал хүртсэн эрдэмтдийн 25% нь хурдсхуур ашиглан хийсэн шинжлэх ухааны нээлтээр шагнал хүртсэн байдаг. Тиймээс хурдсхуурыг Нобелийн шагналтанд төрүүлэгч гэдэг юм. Мөн шинэ материйн үргэлжлэл болохоор 21-р зууны алхимич гэж нэрлэдэг байна. Хурдсхуур гэдэг бол оршин тогтнодог хэрнээ бидний нүдэнд үзэгддэггүй бичил ертөнцийн эгэл хэсгүүдийг судалдаг төхөөрөмж юм. Нобелийн шагнал хүртсэн ихэнх эрдэмтэд нүдэнд үзэгддэг бидний ертөнцийг судалсан бол зарим нь тэрхүү үйл үзэгдэгч ертөнцийг хурдсхуур ашиглан судалсан байдаг. Үнэн хэрэгтээ хурдсхуурыг дэлхийн 2 дугаар дайны үед хийсэн юм. Дайнаас хойших 50 жилийг эргээд харах юм бол Нобелийн шагнал хүртсэн эрдэмтдийн 40% нь хурдсхуурыг ашиглан судалгаа шинжилгээ хийсэн байдаг. Хурдсхуурыг их олон зүйлд ашигладаг. Хүнсний агуулга, хоргуйжуулалт, синтетик давирхайтай полимержүүлэлт, геофизикийн хөтөлбөрүүд, нисэх буудлын шалган, эмчилгээ онцлогоо хийхэд хэрэглэдэг изотоп гэд нэрлээд барахгүй олон зүйлд хэрэглэдэг. Цацраг туяаны энэ технологи нь үйлдвэрлэлийн үйл явцыг чанаржуулж байгаа гэж үзэж болно. Бас үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэд хэдэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд жишээ нь газрын тос, газ, нефтийн хим, барилгын техник зэрэг үйлдвэрлэлийн салбаруудад үлэвдэх туршилтын аргыг хэрэглэж байна. Эдгээр техникүүд нь чанарыг улам баталгаажуулдаг. Бас мэдээж цөмийн эрчим хүчний станц барихад нэн чухал. Тэгэхээр энэ бол маш чухал зүйл. 2012 оны сүүлээр Солонгосын технологиор тоногдсон Гёнжу олон зорилттой хурдсхуурын цогцлбор нээгдсэн.
Засгийн газрын тооцоосноор олон улсын шинжлэх ухаан болон бизнесийн төв дээр эрдэнэтгийн туяа болон анагаахын шинжлэх ухааны тунамын хүрээлэн нь хурцхуурыг суйрлуулах юм. 1994 онд байгуулагдсан Солонгостой анхны гэж хэлж болох Bohon Light Source-ыг синхротрон туяа судлалын 4 дахь үе хэмээн үзэж байна. Эрдэнэтгийн судлал анагаахын шинжлэх ухааны хүрээлэн Солонгостой эмчилгээний хурцхуурын салбарт тэргүүлдэг. Хүнд эгэл хэсгийн хурцхуурын хөгжлийн хэлтсэн хүнд ён хурцхуурын загварыг гаргаж дуусчээ. Уг институт нь 1963 онд кобальт эмчилгээний төхөөрөмжний эрхийг, 1984 онд Бельги улсаас протон хурцхуурын эрхийг авсан. Солонгос улс хавдрын эмчилгээний хурцхууруудыг оруулж ирнэ гэж найдаж байсан. Эцэст нь 2016 онд Солонгос улс хүнд ён хурцхууруудыг өөрсдөө бүрэн хийнэ. 2002-2008 онуудад институт 13 МЭВ, 30 МЭВ протон хурцхууруудыг бүрэн хийж дууссан юм. Бүгд циклотроны аргаар ажилладаг. Цээлэмтэд суйрлуулсныг нь тойргийн хурцхуур гэж нэрлэдэг байна. Тойргийн хурцхуурыг ахаад синхротрон, циклотрон гэж хоёр ангилдаг. Синхротрон нь 21 мм-ийн голч шугамтай цилиндр дэх эгэл хэсгүүдийг хурцсагдаг. Голч шугам нь том байх тусам эгэл хэсгүүдийг хурцсахад илүү амарч гэлээ. Том хэмжээтэй хийхэд хэцүү байдаг. Нөгөө тэгүр циклотрон нь 7 мм-ийн голчтой буюу синхротроны 3/1 гэсэн үг юм. Эгэл хэсэг нь гол шугамыг даган орж хурдан авдаг бөгөөд гэхдээ хурд нь синхротронтой харьцуулахад бага байдаг. Япон, Герман улс синхротрон төрлийг сонгосон. Гэвч манай улсын засгийн газар циклотроны аргыг сонгосон юм. Манай улс циклотроныг хөгжүүлэх өөрийн гэсэн дадлаг туршлагатай болохоор тэр визээ. Энэ этхийг Тайланд, Сауди Араб зэрэг орнууд бас хүнд ён хурцхуурыг хийх төлөвлөгөөтэй байгаа. Тэд манай орны аргыг хийхэн сонирхож байгаагаа илэрхийлсэн. Хэрвээ бид 3 жилийн дотор бүрэн дуусгаж өвчтнүүдийг эмчлээд эхлэх юм бол өөрсдийнхөө технологиг Азийн энэ этхийг Тайланд гэх мэт хэд хэдэн орнуудад нийлүүлэх боломж байгаа гэж бодож байна. Солонгосын анхны 13 МЭВ циклотроныг хавдрын клиник эмчилгээ онцлогоонд хэрэглэж байсан. Протон хурцхуур циклотроныг одоогоор Солонгосын 7 бүс нутагт хэрэглэж байна. Орон нутгийн циклотроны судалгааны төв 2006 онд Чонномын Гуанжуугийн нутаг дэвсгэрт барилах Чосун их сургуульд байгуулагджээ. Тэд хавдрын эмчилгээнд зориулж радиомын бүтээгдэхүүн хийх радиоизотопуудыг үйлдвэрлэдэг бөгөөд тухайн бүс нутгийнхаа эмчилгээний институтад нийлүүлдэг байна. Тэд бүтээгдэхүүнээ органик синтез аргаар боловсруулдгийн учир нь хүний биед ямар ч хор нөлөөгүй байдаг байна. Энэ нь изотопыг глюкозтой хавсрах үйл явц юм. Радио изотопуудыг хүний биед шууд тарьж болохгүй юм л да. Тийм болохоор органик синтезийн үйл явцаар дамжуулан им болгодог юм. Энэ шатанд радио изотопууд нь автомат синтез төхөөрөмж гэдэг төхөөрөмжөнд боловсруулагдаж гардаг юм. Циклотрон гаргадаг радио изотопууд нь глюкозтой нийлж F18, FTG гэдэг нэртэй эмзэн бүтээгдэхүүн болдог. Бүтээгдэхүүнийг хийхэд 30 минут болно. Өдөрт дунджаар 10 өвчтөнд хэрэглэх тунг үйлдвэрлэдэг байна. Энэ радио эмзэн бүтээгдэхүүнийг өвчтөнд тарьж дараа нь позитрон эмс компьютер томографийн зураг авч хавдрыг оншилдог. Бид F18 FTG гэдэг радио эмзэн бүтээгдэхүүнийг FTG гэдэг бодистой нэгтгэдэг. Энэ бодис нь гликол бодисын солилцооны хэрэглээ болдог бөгөөд бодисыг өвчтний биед тарьдаг. Ингэснээр гликол бодисын солилцооны хэрэглээ дутагдж байгаа хэсэгтээ хурж хурцсагдаг юм. Компьютер томограф энэ хэсгийг харуулдаг. Бид энэ хэсгийг баяжуулсан байдлаар буюу илүү тодорхой байдлаар хардаг. Ингэж л бид хоргүй хавдар, хортой хавдар гэж ялгаж салгадаг юм шүү дээ. F18 FTG радио эмзэн бүтээгдэхүүн нь
F18 радиоизотоп, FDG юм уу? Глюкозтой төстэй флуордексиглюкозын нэгдэл юм. Глюкоз нь хавдрын эсийн энергийн гол үүсвэр. Химийн эс 1 глюкозыг авч байхад хавдрын эс 11 глюкозыг авдаг байна. Тийм болохоор глюкозтой нэгтгэсэн эм нь хавдрын оншилгоонд ихээхэн хэрэгтэй байдаг. Солонгос улсад хурцхуур гэж байгаагүй цагт хавдар оншилдог эмнүүдийг гадаадаас оруулдаг байсан. Тухайн эмнүүдийн үр дүн маш богино хугацаатай байдаг байв. Тиймээс бодисыг өвчтөн тарихад бэрхшээлтэй байдаг байлаа. Тухайн үед өнөөдрийн бидний хэрэгэлдэг F18, FDG байгаагүй л дээ. Изотопуудыг хавдраа онцлоход биш, харин хүний биеийн гэмтэл саадлыг онцлоход их хэрэгэлдэг байсан. Одоо бид цаашид олон циклотроныг үйлдвэрлэснээр өвчтнүүдийг өндөр технологи бүхий хавдрын оншилгооны аргаар хангаж чадна. Тэгснээр өвчтнүүдэд улам бүр тусдын болно гэж бодож байна. Циклотроныг мөн шинжлэх ухааны үндсэн судалгаанд хэрэгэлдэг. Чонном Гуанжуугийн циклотрон судалгааны төвийн профессор Чон Чолгий судалгааны лабораторийнхоо циклотроноос туяа гарган авч шинжлэх ухааны үндсэн судалгаанд хэрэглэх эмнэлгийн циклотрон гарган авахар ажиллаж байна. Циклотроноос гарган авсан туяаны чанар нь анхдагч шинжлэх ухаанд хэрэглэхэд жаахан тохиромжгүй байдаг юм л да. Бас гаргаж авахд ч ер нь амаргүй. Лабораторийн нөхцөлд гаргаж авахд бидэнд их хүндрэлтэй байдаг. Тийм болохоор бид хүрээлэнгийн хүмүүстэй ярилцаж удаан бодсны эцэст туяаг гаргаж авах судалгааныхаа туршилтуудыг хийсэн юм л да. Лабораторийн нэг болонд олон төрлийн жижиг хэсгүүд өрөөстэй байна. Профессор судалгаандаа зориулж өөрөө хийж байгаа нь энэ. Гэмтээгүй төхөөрөмжийг салгаад шинэ хэсгүүдийг оруулан дахин суйрлуулна. Энэ лабораторид шинэ технологи мэдлэг цаг тун ойрхон иржээ. Тэрээр үзүүлэлтийн сайжруулалт, техникийн аргууд нь хурцхуурын хөгжилтэй хамтдаа хурцах ёстой гэж хэлж байсан юм. Хурцхууруудыг байрлуулахад бүтээгдэхүүний үзүүлэлт нь үргэлж сайжирч байх ёстой. Бас дээр нь техник үйлчилгээгч аль болох хурдан хийдэг байх нь чухал юм. Миний бодлоор эдгээр хурцгууруудыг байрлуулахад хамгийн чухал хүчин зүйлүүд гэж бодож байна. Бохирдол, стресс, нягтршил, генийн нөлөөгээд юунаас ч үүссэн бай, гол нь хор тавдраас болж хүмүүст үхлийн аюул нүрэлж байна. Үйлдвэрийн хөгжил дэвшил нь хавдартай өвчтнүүдийн тоог нэмэгдүүлэхэд нөлөөлж байна. Үндсэндээ энэ бол хавдрын эсрэг дайн юм. Жил тутам 70,000 гаруй хүн өвчнөдөө шаналан хорвоог орхиж байна. 7 минут тутамд 1 хүн. Үнэхээр хавдрыг ялан дийлэх боломж бий гэж юу? Энэ бол робот судалгааны төв. Тэд хавдрын эмчилгээний орчин үеийн роботыг хийж байна. Онцлог нэг зүйл нь хүн дион хурцхуурыг ашигласан автомат ор юм. Лабораторийн буланд байгаа энэ аврах том робот нь хүн дион хурцхуурыг ашигласан автомат ор. Засгийн газрын эмчилгээний хүн дион хурцхуур хийх 3 жилийн судалгааны ажлын явцад хүн дион хурцхуурын чухал элементийг ашиглан энэ автомат орыг бүтээсэн байна. Энэ бол хүний биеийн дэх хавдрыг эмчилдэг хүн дион хурцгуурын нэг хэсэг нь байгаа юм. Хурцгуур их том болохоор ийш тийш нь зөөх боломж байхгүй. Тийм болохоор энэ ор өвчтнийг зөөж зөв байрлалд тавьдаг. Ингэснээр хор тавдрын байршлыг наривчлан тогтоож эмчилдэг. Энэ орны гол технологи нь автомат тохируулгатай орыг ашиглан өвчтний дотор байгаа хор тавдрын байрлалыг нарийн тогтоох юм. Нарийн тогтоосноор хурцхуур зөв онилж чадна. Өөрөөр хэлбэл автомат ор аюулгүй дэмжлэг үзүүлэх юм.
Энэхүү автомат орн өндөр үнэтэй 360 градус зэрэгдэг гол хаалганы төхөөрөмжийг орлох боломжтой гэж үзэж байна. Гэхдээ ор дээшээ, доошоо, хажуу тийшээ саадгүй хөдөлдөг болохоор өвчтнүүд айж толгой нэргэх магадлалтай. Энэ бол өвчтнүүдийн аюулгүй байдлын асуудал. Судалгааны багийнхан энэ асуудлыг шийдэх гарц болохоор ажиллаж байна. Өвчтний толгой эргэх юм уу аюулд орж болзошгүй. Тийм болохоор бид өвчтнийг ортой чанга барих аюулгүй төхөөрөмж хийхээр төвлөрөн ажилдаа ороод байгаа. Энэ төхөөрөмж нь угаасаа бага хурдтай. Тийм болохоор өвчтөн инерцээрээ хөдөлгөх боломжтой. Тийм болохоор яахан доктор муухайрах баха. Гэхдээ бүр тийм чих нөлөө үзүүлэхгүй. Гэхдээ л бид ийм нөхцөл байдлыг бодолцох хэрэгтэй. Тийм ч болохоор нэлээд хэдэн клиникийн туршилт хийхээр төлөвлөж байгаа юм. Автоматорыг 2016 онд Усан хотын Кишаны хавдрын эмчилгээний төвийн нээлтийн арга хэмжээний үеэр танилцуулна. Багийнхаа ахаад функц нэмэхээр төлөвлөсөн ч хангамж дутмаг байна. Байрлал хяндаг программыг ч гэсэн нэмнэ. Тархинд бол зүгээр. Гэхдээ хүний биед хорт хавдар байгаа бол өвчтөн амьсгалангаа давхар хөдлөх хэрэгтэй байдаг. Хавдрын байрлалаас хамаарч хүний амьсгал дагаад өөрчлөгддөг. Тийм болохоор автоматор байрлалын ч гэсэн тохируулж өгөх зориулттай юм. Тархины хорт хавдрын мэс засал бусад мэс заслаас илүү нарийн байдаг. Ийм учраас наривчилсан байдал болон тогтвортой байдлыг хангахаар тархины мэс заслын робот бүтээсэн. Да Винчи робот нь нэгэн зэрэг өрөмддөг олон гартай мэс засал хийдэг робот юм. Олон зүйлс хийх тусам эдгэрх явцсан ч удаан болно. Гэхдээ тархины мэс заслын робот нь ердөө ганцхан гартай. 2 см-ийн голчтой гартай робот зөвхөн нэг хэсэгт л зүсэлт хийнэ. Тэгээд 4 мм-ийн голчтой олон гартай робот голгаараа сунган мэс заслыг хийдэг. Өндөр технологи бүхий энэ робот нь тархины мэс засалд тохиромжтой юм. Тархины хавдрын байрлалыг 3 хэмжээс дүрсээр харж байна. Тиймээс эмнэлгийн ажилтан 3D шилжүүн мэс заслааг үүсгэдэг. Үйл явцыг харцгаая. Компьютер томограф болон MRI-аар эхлээд тархины хавдрыг тогтооно. Тэгээд нүдээр харах боломжгүй хавдрын байрлалыг 3D дүрсээр харж робот руу шилжүүлнэ. Хавдар өнгөтөр харагдана. Холын мэдээлэл өгдөг робот хавдартай хэр ойрхон байгааг хэлж өгдөг бөгөөд робот нь зөвхөн хавдарт ойртохоор зохиогдсон. Хорт хавдрыг сайн харахгүй байж мэдрэмжиндээ найдаж мэс заслыг үүсгэх нь хамгийн том алдаа юм. Тийм болохоор иймэрхүү явдлаас сэргийлэхийн тулд энэ системийн дүрсийг тодорхой гаргаж хорт хавдрын байршлыг эмнэлгийн ажилчдад харуулах зорилготой. Ийм дүрсний хөтж бас бодит хэмжээсийг гаргаснаар мэс заслыг амархан бөгөөд сайн гүйцэтгэх боломжтой. Энэ л одоо бидний гол технологи болж байна. Хүндийн хурцгуур нь орчин үеийн шинжлэх ухааны хөгжилд чухал болоод байна. Загварыг гаргаад хийх нь хангалттай. Техникийн үйлчилгээний мэргэжлийн боловсрол хүчнийг бэлдэх шаардлагатай. Хавдрын шин төв дээр төхөөрөмж зөв ажиллахгүй байвал хавдрын эмчилгээний арга талаар өнгөрнө. Бид 12 залуу докторуудыг туяа амжилтгааний мэргэжилтнээр бэлдэж байгаа. Бид цаашд ч гэсэн тухайн компани зардлаар олон хүрээлэнд очиж дадлагжих бүрэн боломжтой. Тийм ч болохоор бид Хайдельбергийн их сургууль руу нэг физикчийг явуулчихсан байгаа. Энэ намар ахиад нэг хүнийг явуулахаар төлөвлөж байна. Манай энэ эмчилгээний төвд ч сургалтын тусгай хөтөлбөрүүд явагддаг. IAEA нь туяа эмчилгээний төхөөрөмжөө 100 гаруй хөгжилтэй орнуудад тараасан. Африкт 40 жил өгч байна. Хавдрын эсрэг туяа эмчилгээг ойрын 10 жилд их түвштэй судалж байна. Тиймээс ч аль болох мэргэжлийн боловсон хүчин бэлдэх тал дээр анхааран ажиллаж байна. Судалгааны ажилчид
сургалтын докторууд жишээ нь хавдрын эмчилгээний салбарт хэрэгтэй байна. Их хөдөлмөр шаарддаг. Яагаад гэвэл туяа эмчилгээний судлаач болоход дор хаяж 4 жил сурах хэрэгтэй. Анагаахын эмч нарыг бэлдэх хэрэгтэй. Эрдэнэтгэний эмч нарт бэлтгэл хэрэгтэй. Тиймээс маш чухал юм. Мөн энэ нь хавдартай олон өвчнүүдэд тус болно. Гэхдээ нэг эмчилгээний үнэ нь 30 сая воны үнэтэй болохоор иргэдийн хувьд эмчилгээ хийхэд дэндүү өндөр байна. Энийг зохицуулах шин тогтолцоо байх л ёстой. Засгийн газар хөдөлжиглэх цаг нь боллоо. Австри улс хуулийн зохицуулалтаар дамжуулан өвчтнүүдийнхээ эмчилгээний зардлыг дэмждэг. Хуулиндаа ён эмчилгээ хийх шаардлагатай байгаа өвчтнүүдийн эмчилгээний мөнгийг Австрийн үндэсний даатгалын компаниуд өвчтнүүдэд буцаан олгох ёстой гэж заасан байдгийг. 7 минут тутамд нэг хүн. Жил бүр 70 мянган хүн үхэж байна. 4 хүн тутмын нэг нь хавдраар зовж Солонгосын иргэдийн үхлийн шалтгаан болж байна. Гэхдээ хүн Жон хурцгуурын ачаар хүн төрлөختөн хор тавдрыг ялан дээлэх шинэ эрен үеийг харж байна. Гэрлийн хурцчиг гайхалтай хурд. Хор тавдрын ээж хэдийн хэмээр гайхамшигтай эмчилгээ. Энэ бол өвчин эмгэхийг эмчлэх хамгийн шилдэг технологи юм. Технологиг үндэсний өрсөлдөөнд сэтгэлгээтэй хослуулах хэрэгтэй байна. Манай улсын хүн Жон хурцгуур амьдралыг утсах мөрөөдлийг бодитоор биелүүлэх шинжлэх ухааны хүчирхэг хаалга нэгдэх цаг ирнэ. Гэхдээ бидэнд бэлтгэл хэрэгтэй. Хэрвээ Солонгос улс төхөөрөмжийн ажиллагаа болон техник үйлчлэгийг зөв ёсоор хийж чадах юм бол хор тавдрыг ялан дийлэх мөрөөдөл биелэлээ олох болно.